За бидний хувьд бас энэ чуулганы цэцэрлэгаанаар эрх холбоо хөтөлбөрийн хүрээнд бас тойргоор нэлээд ажилладаг. Тэгээ энэ үеэр бас иргэд олон нийтээс маш олон асуултууд асуудаг. За үнэндээ бол заримд нь бол үнэндээ хариулж чадахгүй байна. Тэгээ би одоо яг хариулах ёстой хүмүүс нь энд хүрээд ирсэн учраас тэр асуултаас эхлэе гэж бодож байгаа. За энэ төрийн албан хаагчдын цомогтголын асуудал 9% асуудал яригадаад аль өнгөрсөн онд яригадаад маш бүдүүлэг юм болж шүү төрийн албаны түүхэнд гэд би хэлчихсэн. Тэгсэн дахиж ингэхгүй энэ одоо жоохон бидний алдаа гарлаа л гэж хэлсэн. Гэтэл сая явхад энэ маань үргэлжил их байтугай бүр эрүүл мэндийн салбар руу орцсон байна. Эрүүл мэндийн салбар руу. Тэгээ өнөөдөр ингээд энэ тайлангаас аваад үзэхээр эрүүл мэндийн салбар дээр одоо нялхсан эндэгдэл 2 промиллаар өссөн гэдэг ингээд ийм харамсалтай дүн мэдээтэй ингээд сууж байгаа. Цааш нь дэлгэрүүлээд уншихаар эрүүл мэндийн даатгалын сангийн хуулиа өөрчлөх ямар ч алхам хийгээгүй байна гэсэн ийм зүйл одоо энэ тайлан дээр тусгагдсан байна. Өнөөдөр эрүүл мэндийн яамныхан гарч ирээд ямар зовлон ярьж байгаа нэхээр эрүүл мэндийн даатгалын сандыг учир байна. Тэгсэн хэрнээ тэр учир байгаа юмныхаа хуулийг өөрчлөхгүй ингээ яваад идэж ямар учиртай юм бэ? Энэ дээр төрийн нарийн бичгийн дарга та тодорхой хариулна уу надаа. Дээрээс нь энэ орон тооны цомголтголтой холбогдуулаад одоо эрүүл мэндийн төвүүд сумдын энэ төвүүд чинь магадлан итгэмжлэлийн шалгалтанд одоо тэнцэхгүй. Яагаад гэвэл нормативын зөрчигдсөн. Ийм байдал руу орж ийн гэж. Тэгээд эдгээр чинь бүгдээрээ магадлан итгэмжил авч чадахгүй байвал эрүүл мэндийн салбар яг яах? Тэгэхээр нормативаа шинжилээгүй. Яг хуучнаар нь явж байгаа. Магадлалынх нь яг тэрнгээр нь шалгах гад байдаг. Тэгсэн хэрнээ хүнээ хал гэдэг. За төрийн нарийн бичгийн дарга та бол видео хурал хийгээд маш хатуу үүрэг өгсөн билээ шүү дээ. Тэгээ надад сумд явж байгаад асуулт асуусан би үнэндээ хариулж чадаагүй. Одоо тэрийг та одоо хариул өөрөө. Нэг сумын эрүүл мэндийн төвийн жолооч, үйлчлэгч, лаборант 3-ын аль нэгийг сонгож халах ёстой болсон байна. Ажилуулахаар цалин байхгүй. За энэ дээр надаас асуусан би хариулж чадаагүй шүү. Одоо та надад хариулж өг. Та өөрөө юм үүрэг өгсөн байлээ. Энэ 3-ын аль нь хэрэггүй юм бэ? Энийгээ тодорхой ойлчих. Тэгээ ямар ч тийм чиглэл байхгүй хүн хал гэдэг. Халж чадахгүй болохоор цалингийн дагсаа ичдэг. Тэнд энэ 330 сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчнүүд тэнд бүлтэлцээ сууж байгаа шүү. За энэ дээр та маш тодорхой хариулаарай. Дараа нь энэ боловсролын салбартай. За энэ цалин цагааныхын асуудал тэгээд нэг юм өнөөдөр нэг юм учраа олж байгаа юм шиг юм сошиалоор яваад эхэлж байна. Тэгээд нэг юм болж байгаа шүү байлгүй дээ. Заримдаа ер нь одоо тэр энэ асуудлуудыг яриад тайлбарлаа зогсох нь үтэй хэл нөгөө ширээн доогоороо орчмоор нүүр халуун юмтай олон тулсан шүү. Тэгэхээр энэ боловсролын салбарын нэг яриад байгаа зүйл бол энэ бас ямар ч тийм бодлого байхгүй. 2011 оны засгийн газрын тогтоолоор дотоод хяналтын ажилтан авч ажилуулаа гэж тогтоолтой гэж. За тэрийг нь авч ажилуулад нэг 20% урамшуул өгөхөөр аудит нэрээ торгочдөг гэдэг. Акт тавьчихдаг гэдэг. Тэгэхээр энийг ер нь яг яах ёстой юм. Тэгээ шалгалт ирэхээр тоноо дотоод аудитын ажилтан аль уу? Энэ аудитын ажилтан ер нь юу хийсэн? Санхүүгийн аудит хийсэн үү? Хяналт тавьсан уу? Боловсон хүчин, хоол, унд бүх юмыг шалгадаг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө захирлууд тэрийг ажилуулах гэхээр ажилуулж болдгоо. Бай гэхээр байж болдгоо. Аргалаад нэг юм ажилуулчаар аудит акт тавьчихдаг. Тэгэхээр энэ одоо ингээд энэ дээр энэ төрийн байгууллагын одоо яг төрийн захиргааны алба хаагч та нар сууж байгаа учраас яг одоо бас яг яах ёстой юм. Тэгээ энэс ч болоод саяны энэ боловсролын салбарт боловсон хүчний асуудал гэдэг чи бас За хариулъя. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга. Дараа нь боловсролынх тэ. 4 номерын микрофон. Монгол Улсын засгийн газраас 9% цомтголын хэмнэлтийн эрх зүйн зохицуулалт гарсан. Энтэйгээ холбогдуулаад манай эрүүл мэндийн салбарт нийтдээ 39 мянган ажилтан ажиллагчдын 9% буюу 2400 цомтголд орох. За чөлөөтэй болон орж ирсэн ажлаас чөлөө аваад гарсан улсуудыг дахиж ажилд нь оруулахад нь бас зарцаах. Тэгвэл чиглэлээр засгийн газрын тогтоолох чиглэлээр нь бол яг эмч, эмнэлгийн совилогч, яг хүн дээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг энэ ажилтан дээр бол цомтгол явуулахгүй гэж зааж өгсөн.
Тэгээ бид өнөөдрийн байдлаар түрүүн таны хэлсэнчлэн бүх орон нутаг эрүүл мэндийн нэгж байгууллагуудаа энэ шинжил чиглэлүүдийг өгсөн байгаа. За энэ дээрээс манайх өнөөдрийн байдлаар нэг 1200 хүний орон тооны цомгтгол, дээрээс нь одоо илүү нэмэгдэл ажлууд, дээрээс нь сая ковидын үед бол нэлээд орон тоонууд нэмэгдсэн. Жишээлбэл эрүүл мэндийн эмнэлгийн дарга нар ажлын албатай болсон байна, зөвлөхүүд ихтэй болсон байна. Тэр чиглэлүүдийг эмнэлгийн ажилд совилогчдаас бусад цомцголууд дээр төлхөө анхаарч ажиллаж байгаа. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг түрүү хэлсэн. Бид хууль эрх зүйн зохицуулалтын дээр хуулийн төсөл маань одоо улсын их хурлд өргөн барихад бэлэн болсон. Ажлын хэсгээр хэлэлцэгцэн, хэд удаа хэлэлцэгцэн, их хурлын гишүүдтэйгээ уулзаж ярилцж байгаа. Хамгийн түрүүнд эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, гүйцэтгэл санхүүжилт, нэг иргэний санхүүжилтээ нэмэгдүүлэх тал дээр бодлогын чанартай олон асуудлуудыг авч хэрэгжүүлж байна. Бид сүүлийн 4 жилдээ өрхийн эрүүл мэндийн байгууллагуудаа нэг иргэнээр санхүүжих санхүүжилтийг ерөөсөө нэг ч төгрөгч нэмээгүй байсан. Өнөөдөр энэ жил биднээс 54 тэрбум төгрөгөөр нэг иргэнээр санхүүжих санхүүжилтийг нэмж өгч байгаа. Мөн дээрээс нь эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг одоо орж ирсэн сангийнхаа хэмжээнд, сангийнхаа зохицуулалтанд бид сар сард нь хуваарлуулад тэгээ гүйцэтгэл нь хүрэхгүй болонгууд нь сүүлийнхэн 12, 11 дахь саруудаас урагшин татаж санхүүждэг. Урагшин татаж одоо хой тормоогоор ур тормоогоо нөхдөг байсан. Энэ жилийн эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартайгаа бид нөө сая эмдүүцийн тогтоол гаргуулад бүх саруудуудынхаа хуваарийг гаргуулад эмнэлгийн байгууллага нь яг ашигтай ажиллах тэр төвшин, ашигтай ажиллах, алдагдaltaгүй ажиллах тэр хугарлын цэг дээр нь очлох хүртэл эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүйгээр санхүүжүүлэх шийдвэрийг гаргаж өгöd ажиллаулж байгаа. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаа бас эмч нар За. Хүчил ерөнхийдөө тэр эрүүл мэндийн салбар дахь 9% хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд бол эрүүл мэндийн салбар, боловсролын салбар хамаарахгүй гэж шийдсэн тийм. Уулын тэгсэн. Тэгээ яагаад ийм байдалтай байгаа юм? За хоёрт тэр хэрэг хэрэглэхээр нэг чиглэл өгдөг. Түүнийг нь орон нутаг хэрэгжүүлэх гэж зорихоор аудит ирээд акт тавьчихдаг. Одоо энэ нэг хоорондоо холбогдохгүй юм а хизээ болох юм бэ? Тэгээ магнаас өрн дараа нь бас тайлбар хэлэх хэрэгтэй. Хэрэг хэрэглэхээр ингэж чиглэл өгөөд 9% хэмнэхгүй гэхээр орон нутаг дээр акт тавьчихаар бид яах юм бэ? Ийм л байна. Тэгээ эрүүл мэндийн салбар, боловсролын салбарт 9% хэмнэлт байхгүй шүү. Хэмнэх бол өөр газараасаа хэмнээрээ. Би боловсрол эрүүл мэнд дээр хэмнэлт хийлгэхгүй шүү. За, идэр утга шүү. Та бол нэг ухны шигний зовлон мэдэхгүй гэдэг шиг хариулт өгöd байна л та. Би танаас тодорхой асуусан шүү дээ. Таны салбарын сумын эрүүл мэндийн төвд жолооч нь хэрэггүй юм уу, үйлчлэгч нь хэрэггүй юм уу, лаборант нь хэрэггүй юм уу? Та нар цомготгол гэхээсээ илүүтэй эхлээд нормативоо ярих хэрэгтэй байсан юм шүү. Дараа нь магадлал очихоор яах вэ? Магадлалынхан бол хөдөө орон нутгийн зовлон мэддэггүй, үүдэнд нэг мод байхад магадлалаас насаа ичдэг гэж байгаа шүү дээ. Тийм зовлон бас ярьж байна лээ. Орон нутгийн зовлон мэддэггүй. Өөрсдөө явахгүй. Танаа сайд бол Хинтээ аймгийг тойроод авах гээд байна лээ. Сайхан энээс нь зураг авахуулаа л байлаа. Надтай мэддэггүй. Эрүүл мэндийн салбарт инээгээд уулзж байгаа хүн уулзаагүй шүү. Эрүүл мэндийн салбарт үйлчлүүлээд инээгээд гарч байгаа хүн их олон таараагүй шүү. Зарим сумдын эмнэлгүүд бол бараг нөгөө үз хүнээ үзчихэд бараг хаалга хаачих хэмжээнд очсон байна гэдгийг ярьж илээ шүү. Тэгээ та бол энэ гоё юм яриад байна. Тэр хууль эрх зүйн юм чинь огт хөдлөөгүй гэж энэ дээр байгаа учраас би асуугаад. За тэр аудитынхан одоо энд бас хариулах хэрэгтэй. За дөрөв номер. За эдрөөс гишүүний асуултанд хариулъя. За ер нь бол санхүүгийн аудит одоо цаглуурт хугацааныхад байгаа яваад энэ 24 сарын 26-нд бүх төсвийг ерөнхийлөн захирчуулаад төвлөрүүлэн захирагчдыг дуусна. Ингээд санхүүгийн нэгдгсэн тайлангаа бид нар нэгтгэж их хурлаа
өргөж ингэж хэлцүүлнэ. Өнөөдрийн байдлаар бол яг ийм одоо тодорхой тохиолдол бол надад одоогор бол мэдээлэл байхгүй байгаа. Ер нь бол акт тавих ёсгүй. Саяхан дээр бол акт тавихгүй. Төрийн хэмнэлтийн хууль зөрчсөн бол анхны тохиолдолд бид нар албан шаардлага өгнө. Тэгээд дараагийн удаа бол акт гэд ингээд шат дахиад явах хэвээр. Хэрвээ ийм тохиолдлууд байвал би одоо анхааралд авъя. Одоо манайх бол 9%-ийг яаж хэрэгжүүлж вэ гэдэг судалгааг бол тусгаал нэгтгэж авч байгаа. Энэ дээр бол тодорхой аудитын шийдлийг бол гаргасан байх ёсгүй. Хэрвээ тийм тохиолдлууд байвал би энэ дээр бас холбогд харах хэмжээг аваад явж болно. Яг гэвэл аймаг орон нутагт өөрөөр хэрэгжсэн тохиолдолд бид нар нэг мөр шийд. Эдэр утгшин. За ерөнхий сайд бас энэ дээр улс хурлын эрүүл мэндийн салбар дээр энэ 9% цомогтголыг эргээ харна гэж бас туйлын баяртай байгаа. Тэгэхгүй энэ салбар хоёр салбарын чанар хүртээмжийн асуудлууд ч гэсэн энд их нэлээд хурцаар яригдж байгаа юм байна лээ. Нөгөө талдаа энэ саяны жишээ бол олон жил явж ирсэн жишээ байхгүй. Орон нутагт ажиллаж байгаад ийм зовлон маш их байдаг. Хэдэн төрийн байгууллагууд нь хоорондоо уялдаагүй. Тэгээ доошоогоо буун ташуур буулгаад байдаг. Тэгээ яг энэ шиг ийм одоо жишээ нь тэр албан эрх хөтөлтийн сая улсын үзлэг болсон юм билээ шүү дээ. Бас одоо тэр сургууль мургуул тийм ажилтан байхгүй. Тэгсэн хэрнээ маш нарийн шалгаад байна гэдэг. Энээс болоод хүн ажлаас хална гэсэн гэж. Тэгэхээр ерөн зүгээр энэ нэг төрийн одоо энэ шалгалт байдаг юм уу, энэ юм бас нэг нэлээд тийм уялдаатай ойлгомжтой байхгүй бол одоо жинзэн үеийнхэн энэ төрийн албанд ороод ирсэн ийм утгагүй юмыг сонсоод ер нь уур нь хүрээд нөгөө хаалгас аваад гарна гэдэг чинь болж ийн гэсэн шүү. За баярлалаа. За Чимбэртэн намгшин.